Hi guys. Өнөөдөр бүгдээрээ цэнхэр өнгийн амттангуудыг туршиж үзцгээе. За бичлэгтээ шууд орцгоё. За би болохоор ийм юм авсан. Харибогийн. Тэгээд өчигдөр дэлгүүр ороод тэгээд би бүр хоолны материал, хоолны юм авах гэжсэн чинь бүр би ч гоё бичлэг хий, гоё юм хий гэж бодоод. Тэгээ юм тийм нэг амар гоё юм авчий гэж бодсон чинь шал өөр бичлэгний юм аваад ороод ирсэн гэжтэй. Тэгээд одоо бүгдээрээ энийг одоо Монголд байдаг уу сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол цэнхэр өнгөтэй байгаа ялцчихгүй гадныхаа хайрцаг. Тэгээд цэнхэр өнгийнхаа нэг хэсэгт нь оруулахар болсон. Тэгээд бүгдээрээ задлж үзцгээе. Тэгээд Монгол байдаг уу мэдэхгүй байна. Тэгээд хэрвээ энэ яг энэ хайрцаг авч үзээгүй бол бас мэдээ сонирхолтой байж магадгүй. Бүгдээрээ хамтаа задлцгаая. Оо. Хатра ийм. Амиг сонсогдож. Оо, миний би энийг бол идэх дуртай. Үтэн. За колатай юм дотроо юм эсэглэн юм амттай. Энэ. Би тэр бүхэн жижигэн баг гэсэн чинь амар томор байна шүү дээ. Вау. Энэ юу юм бэ? Би бол энийг бол хадгаа юм. Юу юм бэ? Личээ гэдэг нэртэй жимс эдэн штэ нөгөө нэг буруу дуудаж иш магадгүй шүү. За гай. Тэр жимснийхтэй янз бүрийн жимсийнх юм байна. Дараа чих. Вау. Асамикс гэдэг бүгдийн нөгөө нэг холцсон. Тэг жижиг хөлбөр нэ. Тэгээд уран шиг юм жижиг. Хоолоо. За хоёр гами бэстэй нэг хоолоо юм ингээд. Ерөнхийдөө бол ингээд энэ хайцгаас чинь Монгол мөнгөөр 6500 төгрөгөөр авсан. Тэгээд миний хамгийн дуртай идэх юм болохоор энэ шүтэн нэг болтой бага хасаа амар дуртай идэх байсан юм. За энэ туркийн хараа өөр гэж магадгүй тий. Мэдээж турк мөр бичгтэй юм гэх юм. Миний бол амар дуртай. Би энэ бүр гэр нь авч иддэг. За энийг уусаа бүдрээ мэдчихтэй. За дараагийнх нь. За колатай энэ нөгөө хэсэглэн амттай тий. Хэсэглэн амттай юм бас дуртай болохоор. Оо, хэдэл нөр энийг ингээ атлаар нэг задлах юм. Би тэгээд задлж үзэж байгаагүй. Оо. За эндээс ийм авч үзье. Стой юм. Яагаад та? Яаж юу гэдэг вэ? Ингээд үү? За мэдгүй guys. За эдрийг нэг бодлого шаардлагатай. Угаасаа миний томнууд нэж авах юм. Айн өтөө. Өтөө. Амар халууц удах юм. Энэ хот нэг амар энгийн амттай гэхдээ юм жижигчгээр ингээд жижигэн ингээд татаж идэхээр юм гоё яваад байдаг. Дараач нэг Starmix гэсэн яриа жоохон жижигэн дундын хэмжээтэй юм гэдэг бодлоо. Энийг одоо жоохон уртлаар нь юм. Яаж бодлоо? Гүтээ. За эндээс өндгийн наад. Эндээс цэнхэр өнгийн байх юм чи. Би өндгөн сайг дуртай. Яаж байгаа юм бол би өөр халаацах юм. Шүл ууж байгаа юм шиг энийг идсэн гэж бүр. Шүл ууж байгаа юм шиг халаацах юм. Nice. Угаасаа зөөлхөн угаасаа шин байгаа юм.
жоохон нөгөө эрзэн чигч нөгөө нэг юу лээ уутгаараж байгаа нэг хатцсан байгаад байдаг шүү дээ нэг хатуу эдэр болохоор амар тийм бол биш үү удаагүй юм уу шүү дээ илүүртэй. За хамгийн сүүлийн хаа юм үзье. За энийг би бол өмнө идчихээс үгүйг бол санахгүй юм. Энийг яаж болох вэ? Энэ дотор цэнхэр өнгийн байхгүй учраас өөр хамаагүй юм том болцоод ингэ бодчих та. Надад бол нэг миний дуртай төрөл бол биш юм. Тэгэхээр эвгүй санагдах юмд нь. Тэгэхээр энийг яаж үзэж байгаа бол сайн мэдхгүй юм. Яг гоё ийм задлж үзэж байгаа дээрээ шинийг амсаж байгаа болохоор надад бол гоё. За энийг амсаж үзье. За саний тиймээс хам хацаатай надад жоохон сонин санагдлаа. Энэ банантын жоохон өөр биш магадгүй. Одоо юм дуу уурч аваад битээ тоогоорой. Энэ нөгөө исламын шашинтай орон болохоор дандаа юм дуу гарч идэв. Тэгээ шар нь бол жоохон дээр байлаа. Тэгээ жоохон банана нэрийн амтсан байна. За ийм байна дараач хаагаа задлцгаая гэл. Ийм тоглоом басан тэгээд цэнхэр өнгийн ийм хөөрхөн тоглоом бахарна. Big Mouth гэнэ. Том автээ тэгээд дотор нь тоглоом байгаа тэгээд ингээд амттай чихэр ээж магадгүй юм шиг байна. Энийг одоо яаж задлахыг мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээ зөв муу задлцгаая. Вау. Энийг баг юмны кейс болгоо ичмаар юм шүү дээ. За бүгдээ задлаа. Оо. Матали. Таны нэг юм ичцүүдэг. Оо. Дотор нь модон чихэр та бүхний өмнө хвчлийг үзсэн бол яг ийм төрлийн модон чихэр дандаа байгаад байдаг шүү дээ. Иймэрхүү тоглоом. За ямар ч тоглоом байна. Миний өмнө авчихсан стикер энэ дотор нь. Юм одоо маш та. За бас нэг ийм юм байна. Оо. Энэ нөгөө нэг тоглолтод баримлын шавар байсныг нь би өмнө нь нөгөө нэг би манай намайг жоохон байхад тийм баримлын шавар байгаагүй байхгүй юу. Тэгээд би мэдхгүй за тэрийг би чихэр юм гэж удаад хадсан чинь амар заван байсан. Тэгээд тэрийг бүр бодсон чи заван сагчлаа. За энэ амтач илсэн юм байна guys. За энэ бас юу юм бэ? Энэ зак. Энэ нэг хөөрхөн зураг байна л да. Энэ гэхдээ стикер биш байна. Энэ нэг одоо юу ч юм дээ. Иймэрхүү нэг цуглуулах хэрэгтэй юм шиг байна. Энд дээр бол ямар ч юм зургнууд байна. Яа миний хөл гараад. Энэ зургнууд байна гэхдээ энэ одоо юу ч юм бүүмэд за мэдгүй юм чинь. Эдрийг ингээд цуглуулах юм байна. Энэ яг энэ дээр байгаа зурагтайгаа адилхан юм байна. Одоо энэ. Гэхдээ цэнхэр өнгийг авсан болохоор цэнхэр өнгийг гарч иж байгаа юм шиг шүү дээ. Хөртөө. Намхт ийм авсан л амар баярлахгүй юу? Хөөх юм. За бас нэг юм байна дотор нь. Энэ юу юм бол тоо. Нэг задлагдаг юм болоо задлагдаг юм болоо. Энэ ямар ч ингэж дуурч муурдаг юм хөөх юм багш байна. За энийг болохоор би та хэдээс нууцаар ганцаараа тоолъё заяа. Ямагтаж энэ дотроос модон чихрийн болохоор би өмнө амсаад үзсэн. Тэгэхээр дараачих юм. Үцэцгээе. Ингээд амиг хөөх юм байна. Энэ ямар ч хөөх мөрхөс хавт юм. За ингээд буцаагаа тавьчих. За дараагийн юмуд нь болохоор би ийм хоёр төрлийн зарим авсан. Одоо энэ болохоор зармаг гэхгүй бичгийн юм зарим баггүй. Цэгэр өнгийн. Энэ болохоор одоо юу киндер энтер шиг заяа. Яг юм туркийн брэнд байгаа байхгүй юу? Тэгэд энийг бүгдээрээ хамт амсч үзье. Энийг болохоор ер нь бол яг зармаг идэхээр зармаг их санагдаад тэгээд жоон хүүдийн мэдмээр тэгээд бас шоколадын мэдмээр санагдахтай ер нь авдаг. Гэх юм уу? Зарим чи ийм том тэгээд ер нь бол их ходоод нэг зай ажиллана штэ.
Тэгээ зүгээр хальт нэг жоохон хүүт юм авч идэгтэй авч идэх зүйл маань наа. Тэгээ би бол яг энийг нь олж авч идэж үзээгүй. Арай өөр төрлийн авч идчихсэн. Ийм байна. Тэгээд дотроо яг ингэж харагдах нь бүгдээрээ хазаад үзье. Тэгт энэ жоохон хөлдөө байна guys. Жоохон би хазаад үзье. Яг зураг шүү шин. Аймаг. Энэстэй гоё юм. За дараачих нь буюу Nova гэдэг нэртэй энэ зайрмагийн хувьд болохоор одоо энтлийнхэн шоколадтай, энтлийнхэн карамельтэй. Тийм амттай байна. Энэ бол миний хамгийн дуртай зайрмагуудын нэг. Би бүр энийг ихээр цаддсан шүү дээ. Ийм юм гарч ичнэ. Ингээ харах юм бол яг дотор нь байгаа тэр зурагтайгаа амар адилхан байгаа. Тийм. Тэгээ энийг бүгдээр ингээд би хязгаарч ингэж байгаа гэж үзээгүй гэхдээ ингээд идэж үзье. Ваа! Хоёр өөр агаад агаад. За энэ карамельтик нийлээд хамж үзье. Бичэн амар зөөлөн тэгээд амар гоё тийм карамель ирээсний тийм нэг амтагдаж байна. Би ч юмар хамгийн сүүлд займаг бараг 6 сарын өмнө худлаа чинь 20 сарын өмнө ийдсэн заримыг. Яагаад гэвэл нөгөө нэг турах гад тэр урлагийн ажил хийдэг болохоор яалтчгүй нөгөө биенийхэн жиндээ маш анхаарах хэрэгтэй. Биенийхэн хэлбэрт бас маш анхаарах хэрэгтэй болохоор энэ үнэхээр солиод. Угаасаа дортой болохоос тэр амгаа амт чинь. Тийм гоо зөөлхөн карамельний амт. Тэгээд бичэн зөөлхөн. За энэ болохоор шоколадтай юм guys. Яг үнэ миний хамгийн дуртай хэсэг нь энэ шоколадтай хэсэг нь. Гэтэ шоколадтай хэсэг нь идчихэд карамельтийг идчихэнгүү шууд карамелла жоохон голчод идэг. Тийм. Энэ стокой. За миний бичлэгийг үзэн танд үнэхээр их баярлалаа. Тэгээ та бүхэн хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараад надад бас хүч өгөөрэй. Тэгээд олон одоо бичлэгнүүдээ ойр ойрхон оруулах хичээж байгаа. Тэгээд та бүхэн лайк дараарай. Subscribe дараарай. Тэгээд баярлалаа. Үзэн баярлалаа. Bye bye. Даашин бичлэгээр олзъя.